Аж үйлдвэрлэгч орноос импортлогч улс болтлоо эдийн засаг гадаад валютаас хараат болгосон Монголын эдийн засаг эргээд үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой төвлөрч байна. Нийт хүнснийхээ 70% бараа бүтээгдэхүүнийхээ 90% гаднаас хангадаг Монгол улсад Америк долларын ханш хүн болгонд шахав талхших хэрэгтэй мэдээлэлээ. Өнөөдөр 2000 авсан ханш хитвч зузаалаагүй орлогод дарамт үүсгэж харийнхан Монголын өндөр өртгийг гагцгаах болсон нь бид өөрсдөө үйлдвэрлэлтгүйтэй холбоотой. Үйлдвэрлсэн ч импортын хэмжээнд дарагддаг байсан нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үүсч байсан бэрхшээл юм. Үүний эсрэг төрийн бодлогыг үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн өмнөөс хүсэж ирсэн нь өнгөрсөн сараас биелж аж үйлдвэрийн яам импортын зарим барааны гайлын албан татврын хувь хэмжээг тогтоосон явдал байлаа. Энэ бол биднэрт л итгэснийх. За энэ дээр бол одоо манай үйлдвэрлэгчнэр сав боглоо бодлоосууд сагсуурч болохгүй. За одоо гадаадас орж 20% болчлаа гэж өнөө 20% хөдөлгүүлэхээр зах зээл алдна. 5% байсан 20% болгосон. Ягаад цементийг оруулсан гэхээр цементийн асар том хүч чадалтай 4 үйлдвэр одоо энэ оны эцсээр бөгөөд хүчин чадалтай өрөх гэж байна. Одоо арь ширний үйлдвэрийн татварын хэмжээг нэмснээр ижил төвшөнд өрсөлдөх боломжийг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж нэхэр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн бол татваргүй орж ирдэг. Манай аж ахуйн нэгжүүд бол нөгөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр маш олон төрлийн татвар төлдөг. Тэгэхээр энэ бол ижил төвшөнд очиж байгаа нь бол өрсөлдөх боломжийг бүрдүүлж байгаа гэж хэлж болно. Судалгаандаа юу илүү ач холбогдол өгсөн бэ гэхээр өнөөдрийн байдлаар Монгол улсад үйлдвэрлэж байгаа тийм бараа бүтээгдэхүүнийг өөрөөр хэлэх юм бол цаашдаа гайлын албан татварыг нэмэгдүүлээд импортыг бага зэрэг хязгаарласны одоо үр дүнд дотоодын үйлдвэрлэгчнэр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой гэж үзсэн бараа бүтээгдэхүүнүүдийг сонгосон байна. Засгийн газрын 185 дугаар тогтоолоор 24 нэр төрлийн 100 гаруй бараа бүтээгдэхүүний импортын гайлын албан татварыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлж байна. Энэ тогтоол 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Жижиг зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн орон зайг тэлэх энэхүү бодлогын үр дүнд үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ биедан хангах нөхцөл үүснэ. Үүний цаана ажлын байр нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэгчид хүчирхчин дагаад чанар технологийн шинжилэлтүүд дотоодын стандартаас олон улсын хэрэгцээ шаардлага руу шилжих зэрэг олон давуу талууд бий болох юм а. Нөгөө талдаа татвартай бараа бүтээгдэхүүн ороод ирнэ гэдэг бол гарал үүслийн тодорхойлт илүү их тодорхой болно гэсэн үг. Өнөөдөр хиймэл арьсаар эсвэл одоо зүгээр одоо улдаасаар готл хийчихэд тэргээ арьс шир гэж нэрлэгдээд байгаа нь бол тодорхой болно. Нөгөө талдаа бас хэрэглэгчид энэ яг арьс шир муу юм уу? Энэ бол хиймэл арьс байна уу гэдгийг бол ялах энэ боломжуудыг бол бас бүрдүүлнэ. 5%-аас хэтэрч амжихгүй байсан импортын гайлын албан татвар 6.5-аас 20 хүртэлх хувиар нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үн өсөхгүй гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Нөгөөдөөгөр гайл дээр татвар нэмсэнтэй холбоотой сөрөг үр дагаврууд үүсч болзошгүй учраас хилээр нэвтрээ орох бараа бүтээгдэхүүнд тавигдах хяналтыг улам сайжруулах хэрэгтэй гэсэн хүсэлтийг үндэсний үйлдвэрлэгчид ч мөн тавьж байгаамаа. Гэтэл одоо энэ тогтоол гараад одоо амжилт хэрэгжих, амьдрал хэрэгжих явцад бас одоо хил гайл дээр одоо цементийн импортлогч нар урд хөршийн одоо жижиг үйлдвэрлэгчтэй бас өгсөн хувилдаад энэ одоо гарсан тогтоолын эсрэг тэнд гайлын мэдүүлгийг одоо хям дүнээр мэдүүлээд тэгээ одоо энэ 20% хүрэх ашигтай байдлаар гайлахантай ч хувилж чиж магадгүй. Ингээд бас их хэмжээний цемент бас орж ирчээд байна. Татвартай болсон гэд зүгээр бас орхиж болохгүй. Энэ бол зөвхөн гайлын хийх ажилгээд орхиж болохгүй. Тэгэхээр лангуун дээр худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг татвараа төлсөн үү төлөөгүй мүү гэдгийг шалгадаг тэр байгууллагад бол одоо ажлын их цаг болсон. Яг импортын үн нэмэгдүүлэхээр бас үүсч болзошгүй сөрөг тал нь юу вэ гэхээр дотоодын үйлдвэрлэгчнэр бас дагаад үнэ нэмжих үедээ гэсэн юм болгоомжлол бол бас байгаа. Ийм үзэгдэл гарахгүй тулд манай яам бас ажиллаж байна. Судалгаанаас харахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэл дотоодын зах зээлийг 30-аас 100% хүртэлх хангаж чадаж байна. Хамгийн их хүртээмжтэй байгаа нь төмс хүнсний ногоо байгаа бөгөөд бүрэн хангах түвшинд хүрчээ. Түүний дараа ноос ноолуран бүтээгдэхүүн 90%, төрөл бүрийн оюумл ажлын хувцас 61%, модон хаалга 51%, хэвлэмэл цаасан бүтээгдэхүүн 45%, модон хавтан 38%, тавилгын төрөл бүрийн хавтан 44%, гутал 38%, сүүн бүтээгдэхүүн 38%-ийг хангаж байна. Гэтэл хамгийн их өргөн хэрэглээтэй сүүн бүтээгдэхүүнийг Монголдо 100% үйлдвэрлэх боломж бий. Гэсэн ч импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд сүүний зах зээл эзлэгдсэн байх жишээтэй. Гэтэл импортыг татвараар хязгаарласнаар дээр хувь хэмжээ бүрэн нэмэгдэх боломжтой.